Дайн нураас зөвшөөрлгүйгээр Монгол хадран загас хагнасан иргэнд тэнсэн харгалзах ял оноожээ. Эрдэнэтийн Зэсийн ордыг нээсэн Чех геологчид хүндэтгэл үзүүллээ. Улаанбаатар хотод гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 1.1%, өмнөх 7 хоногоос 0.4%-аар өсжээ. Ипотекийн зээлийг утаа төгжрөл бууруулах бодлоготой холбож хэрэгжүүлээгүйгээс үр дүнгүй байна. Чөлөөлөлтөнд оролцсон Ахмад Айчдад ой медаль гардууллаа. Халдвар төвчин судлалын үндэсний төвийн ажилчдын автобус явж эхэллээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Дайн нураас зөвшөөрлгүйгээр загас агнасан иргэнд хуулийн хариуцлага хүлээлгэлээ. Тэрээр 6 ширхэг Монгол хадран агнаж 360 мянган төгрөгийн эколог эдийн засгийн хохирол учруулсан байна. Хадран загас нь нутгийн унган зүйл загас бөгөөд тухайн нуур голоос өөр хаанч амьдардаггүй. Тиймээс хуулиар хамгаалж зөвшөөрлгүй агнасан тохиолдолд гэмт хэрэгт тооцдог. Мөн үг загас нь цэнгэг усны индикатор бөгөөд тоо толгой нь их бол амьдарч байгаа орчин нь байгалийн унган төрхөөрөө байна гэж үздэг. Хэргийг үлдэгч нь байгаль орчинд учруулсан хохирлоо байгаль орчин уур амьсгалын сангийн дансанд төлж барагдуулсан тул Баяулгийн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнцжээ. Монгол улсын ерөнхийлөгч хөрөсөх бүгд найрамдах Чех улсад айлчлахдаа Эрдэнэтийн Зэсийн ордыг нээсэн Чехийн геологчийг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн байна. 98 настай Моемир Краутер нь 1960-аад онд манай улсад ажиллахдаа Монгол Чехословакийн геологийн хамтарсан багийн ахлагчаар ажиллаж байсан. Хамтарсан баг 2 жилийн дотор Эрдэнэтийн Зэсийн үндсэн ордыг илрүүлж зурглалыг нь хийсэн төвхтэй. Түүнчлэн тэрээр чулууд цагаан дил жоншны ордыг нээн илрүүлэхэд оролцож байжээ. Манай улсын ерөнхийлөгч эх оронд нь айлчлах сургаар сэтгэл нь маш их хөдөлж уулзахыг хүссэн байна. Тэрээр хэрвээ би 70 настай залуу байсан бол Монголд очимоор байна хэмээн хэлжээ. Улаанбаатар хотод энэ сарын 10-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 1.1%, өмнөх 7 хоногоос 0.4%-аар тус өссөн байна. Тодорхойлбол хоньны ястай мах 1 кг нь 16981 төгрөг болж 79 төгрөгөөр, өхрийн ястай мах 1 кг нь 19992 төгрөг болж 172 төгрөгөөр тус өссөн байна. Мөн 1 кг импортын бөөрөнхий сонгон 3615 төгрөг болж 43 төгрөгөөр, 1 литр шинэ сүүд 4759 төгрөг болж 45 төгрөгөөр өссөн байна. Харин ямааны ястай мах 1 кг нь 11133 төгрөг болж 314 төгрөгөөр буурсан байна. Бусад гол нэрийн барааны үнэ өмнөх 7 хоногийн адил хэмжээнд байна. Тэгвэл аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний бараанаас хонь, өхөр, ямааны мах, сүү, элсэнчгэр, цагаан бодооны үнэ өссөн байна. Гэхдээ хонь, өхрийн махны үнэ Улаанбаатар дахь зах зээлийн үнээс 2000 орчим төгрөгөөр бага байна. Түүнчлэн боодлын үсний үнэ 10476 төгрөгөөс буурч 9917 төгрөг болжээ. Орон сууцны хөнгөлтэй зээлд нийт 10 их 80 төгрөг зарцуулж 130 мянган айл шинэ байранд орсон. Гэвч ипотекийн зээлийг утаа төгжрөл бууруулах бодлоготой холбож хэрэгжүүлээгүйгээс үр дүнгүй байгааг шинэ сэргэлтийн бодлогын хурдсгуур төвийн судлаачид хэлж байна. Түүнчлэн 6% зээлийг хамгийн их нэгтршилтай хотын төвийн дүүрэгт байр авсан айлуудад өгчээ. Барилгын компаниуд газар эрчим хүчгүй тул арга буюу хотын төвд байшин барьсаар байна. Тиймээс цаашид хотын төвийн байранд орох гэр бүлд 6% зээл өгөх нь буруу. Харин хашааны газраа өгсөн анхудаа байранд орох хүрхүүдэд өгөх ёстой гэж тэд үзэж байна. Мөн зээлийн их усүрийг нэмэх, хүүг нь бууруулах шаардлагатай гэсэн байна. Энэ жил авгаа эх орны дайны ялалтын 80 жилийн ой тохиож байна.
Энэхүү чухал үйл явдлыг тохиолдуулан Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путиний зайрлагаар 1941-с 1945 оны Аавга эх орны дайны ялалтын 80 жил ой медалийг бий болгожээ. Энэхүү медалаар Монгол улсын 25 иргэнийг шагнах тухай шийдвэр гарч Оросын холбооны улсын элчин сайдын яамд 5 ахмад дайчинд медаль гардуулах ёслол боллоо. Харамсалтай нь 25 хүний зарим нь бурхан болсон, амьд мэнд байгаа зарим нь орон нутагт амьдарч байгаа тул элчин сайдын яамны ажилтнууд гэрт нь очиж медалийг нь гардуулахар болжээ. Өнөөдөр шагнуулсан 5 ахмад дайчдаас Намсрайн, Пүрвжалт, Ундрахын, Дорж Палам, Гомсрынгийн Шагдар, Дорилгжавын Санжид нарын 4 ахмад дайчин чөлөөлөх танд оролцсон байна. Харин фронтод сувилагчаар ажиллаж байсан Цэрэнгийн Чимцэрэнгуй халах голын дайнд оролцжээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ажилтнууд өглөө бүр нисэх 5 шар гандан халдварт өвчин судлалын үндэсний төв, Улаастан шинэцэс Улаанхуаран халдварт өвчин судлалын үндэсний төв гэх 2 чиглэлийн нийтийн тээвэрт сууж ажилдаа ирэх боломжтой болжээ. Ажилчдын автобустай болох санаачлагыг тус төвийн ерөнхий захирал анх баяр гаргаж нийслэлийн удирдлагууд дэмжсэн байна. Ice Globe-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.